Энэ охиныг Сарна гэдэг 4 настай малчин айлын охин. Түүний нүд саяхнаас хавдан хараанд бүрлдсэн улам мууджээ. Гэрийнхэн нь Сарнаг хүснээрээ тоглож чадахгүй байгаад санаа зовж эхэлсэн байна. Сэргийлж болох нүдний сохрол хараа алдалтаас болж өдөр бүр шаналж байгаа маш олон хүн байдаг. Ийм өвчлөлийн дийлэнх тохиолдол нүдний тусламж үйлчилгээний хүртээмжийн ачаар эмчлэгдэж, хувь хүмүүс тэдний гэр бүлийн амьдрал сайхан болдог. Орбис нь улс орнуудын нүдний тусламж үйлчилгээний багийн чадварыг дээшлүүлж, сэргийлж болох сохролтой тэмцдэг байгууллага юм. Сарна охин гэр бүлийнхээ хамт Орбис олон улсын байгууллагатай хамтран ажилладаг Монголын хүүхдийн төв эмнэлэгт ирж бат цэцэг эмчит үзүүлжээ. Орбис олон улсын байгууллага нь Монгол улс болон дэлхийн олон эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Анх эрэхтэй бол мэдээж хүүхд бол нөгөө хараа муутай. Бат цэцэг эмч Орбисын сургалтанд олон жилийн турш хамрагдаж байгаа. Тэрээр нисдэг нүдний эмнэлэг Монголд ирж байсан үед Орбистай анхлан холбогдсон юм. Орчин үеийн сургалтын эмнэлэг болгож тогтчулсан энэхүү нисэх онгоцны ачаар бид дэлхийг тойрон аялж хамгийн их хэрэгцээтэй газруудад нүдний эмч нарын ур чадварыг хөгжүүлсээр байна. Бат цэцэг эмч түүний багийнхан Сарнаг эмчлэх талаар ярилцсан ч нарийн мэрэгчлэлтний нэмэлт зөвлөгөө хэрэгтэй байлаа. Тэд Орбисын сайн дурын зөвлөх эмчит хандсан юм. Энэ хүн бол нүдний эмч нарыг сургаж бэлтгэхэд цаг заваа харамгүй зориулдаг дэлхийд тэргүүлэх зэргийн олон зуун нарийн мэрэгчлэлтний нэг Рон Пелтон эмч байлаа. Бат цэцэг эмч Пелтон эмчтэй сайбер сайтаар холбогджээ. Энэ бол нүдний эмч нарт ур чадвараа дээшлүүлж нарийн мэрэгжлийн заавар зөвлөгөө авах боломжийг олгодог Орбисын телемедицины платформ юм. Бат цэцэг эмчийн баг Пелтон эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу Сарна охины мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ. Хүүхдийг ингэж хавдартай явуулаад лайхгүй тодорхой тэгээд эмчилгээ хийгээд мэдээж хараа хөгжиж ийн, энэ хүүхд хэвийн хараатай болж хөгжиж ийн, хэвийн сургууль явна, хэвийн амьдралаар амьдрын зүгээр л хэвийн хүн шиг л болно гэсэн. Сүүлийн 40 гаруй жилийн туршид бат цэцэг эмч шиг олон 100 мянган мэрэгчлэн Орбисын хөтөлбөрөөр суралцсан өөрийн орондоо Сарна охины адил өвчтнүүдийг эмчилж байна. Нүдний харааг сэргээх нь хүмүүст сургууль, ажилдаа эргэн орох, нийгмийн харилцаанд оролцох зэргээр сайхан амьдрахад нөлөөтэй. Та Орбисыг дэмжснээр хаана амьдарч байгаагаас үл хамааран хорвоо ертөнцийг харах боломжийг хүнд өгөхөд хувь нэмрээ оруулж байна. Хүмүүст дэлхийн ертөнцийг илүү сайхнаар харуулахад та бидэнд туслаарай.